Анхны аимшигын блог. Зохиолч Түр Бурмын шөнийн аялал хэмээх өгүүлбэрийг та бүгддээ хоёр хэсэг болгон хүргэе. Нэгдүгээр хэсэг. Газар дэлхийд шөнийн харанхуй бууж, сарчгүй харанхуй шөнө болжээ. Хатуу хуучилттай машин замын дээгүүр нэгэн гэрэл хурдлан хөдлөхийг холоос харж болохгүй. Тэр гэрэл нь замаар хурдлан давхих машины гэрэл ажээ. Эргэн тойронд нь юу ч үзэгдэхгүй. Зөвхөн гэрэл тусах урд зам гүн харанхуйгаас өөрийг олж эсвүцэн. Машин дотор 3 хүн явах бөгөөд жолооч нь 20 орчим насны эмэгтэй байхаж. Тэрээр тайрмал үстэй, нүдний шилтэй ба шөнийн харанхуйд жолоо барьж яваа учир ихэд ядарсан шинжтэй нүд нь амьдна. Тэрний хажууд шилэт малгайтай өндөр туранхай залуу эрүүгээ илэн урд замаа жолооч адил ширтэн суув. Харин хойд талын суудал дээр өдөржин унтаж ханаад саяхан босч ирээд байгаа хурдан хөдөлгөөнтэй нэгэн залуу ийш тийш ширтэнгээ олон үг ярьж байн урд сууд руу орж ирэх шахан толгоогоо чихэж янз бүрийн үг яриа өдөж явах аж. Тэрний үг ярианд нойрмоглон явах жолооч сэргэж тэрнээс дутахгүй хэлбэг ярьж эхэллээ. Замын хажууд яран харагдах мод хад чулуунууд нэглэвгүй бөгөөд цаанаар нэг амьгүй гэж бодоход амьтай ч юм шиг санагдан дотор хүйт оргуулсан үзэгдэнэ. Зарим нь бүр хүн амьтны дүрстэй ч юм шиг. Тэгээд тэр нь хөдлөж байх шиг. Тэдний дунд ямар нэгэн амьтан нуугдаад хараад байх шиг. Гэвч шүн гэдэг үл мэдэг нууцлаг бөгөөд өөрийн гисэн айцыг үргэлж бэлдэж байгаа мэт далд битүүлэг мөн чимээ амиргүй сонин юм шүү. Тэд зам дээгүүр давхин өнгөрсөөр тэртээд гэрэл харагдахыг олж үзлээ. Урд талын суудалд сууж байсан залуу жолоочд хандан. Алуна. Тэнд дэлгүүр байх шиг байна. Түр зогсъё гэж хэллээ. Тэр үед хон сууж байсан залуу. За түр зогсож шопинг хийцгээе. Түр дуугаас олчих гэлээ. Төвшөө чамд нөгөө CD чинь байгаа мó гэж төрөөг асуухад төвшөө цүнхээ онгойлгосноо нэг CD гаргаж ирээд урд суудлал руу өгөв. Машин дотор хуучны рок н рол дуу гიშгэлж тэд гуруула дагаж дуулан машин улам хурдллаа. Замын хажуугийн хөдөөний супермаркетын хаалга онгойж инээд хөр хангинуулсан 3 хүн орж ирлээ. Дэлгүүрийн дотор дүүрэн гэрэлтэй байх боловч хоёр худалдагч нь нойрмоглон уйтгартайгаар бие биенээ шиштэн суух ажээ. 3 хүн дэлгүүрээс хэрэгтэй зүйлээ цуглуулж авчгаад гарч одоход дэлгүүрт чив чимээгүй болов. Тэр 3 дэлгүүрээс гарч машиныхан зүг алхах зураа нэг нь лаацтай ундаа задлж нөгөөх нь чихэр амдаа хийж байна. Эргэн тойрон нам гүн байх бөгөөд энэ тусганд өөр хэн ч үгүй мэт шөнийн харанхуй цаанаал хүйт. Дэлгүүрийн гаднах том гэрлээс өөр ойр хавд нь олигтой гэрэл гэхэр зүйл байсангүй. Шөнийн 11 цаг болж байна. Тэд машиндаа сууж хаалгаа хаагаад машинаа сан зам руу хөдлөлөө. Тэд хөдлөөд нилээдгүй олон километр газар явлаа. Тэгээд их зөндөр хад чулуутай ой модод буцууг багшин ургасан замаар орлоо. Их цадан хясаанууд харлан харагдах модод шөнийн харанхуйд муу ёрын гэмээр аимшигтай харагд. Зам энэ ойгоод нэт гардаг бөгөөд баруун талдаа уулын өөд газар, харин зүүн талдаа уулын уруу газар ачээ. Уулын өөд дээшлэх тусам хатан зохио хэлбэг байх бөгөөд харин уруу дахь тусам модод шигүүсч элдв төрлийн ургамал олшрох ажээ. Уртын урт үргэлжлэх замын адил энэ ой шуугүй уулын нуруу уртын урт үргэлжлэх ба амьд амтанч гэж энд байдаг гэхээргүй гүн удамд цэлэн. Зөвхөн машины гэрэлд тусах урд замаас өөр юу ч үзэгдэнэ. Тэд замын уртад ядарч зөрмөглөн явцгаа. Гэтэл төвшөө цүнхнээсээ гарч хідэн гаргангаа. Алуна түр зогсоох гэдэг гэж хэллээ. Жолооны ард золтой л унтчаагүй байсан халуна замын хажууд машинаа зогсоогоод хоёр гараа өргөн чилээгийн гаргав. Тэд гуруула машинаасаа буухад төвшөө чийдэнгийн асаасаар замын зүүн тийш уруудан морь харахаар айж ухан алхлав.
Харин төрөө замын баруун тийш уулын орой ширтэн шөнийн сэрүүнд үл мэдэг чичрэн зогсно. Халиуна нойроо сэргийх гэж оролдон хоёр гараа урагш хойш савлж амандаа дуу аялан наас цааш холхиж байлаа. Гэтэл гів гинэтхэн хачин муухай царайлж айсандаа болоод хамаг биеийн саллсан төвшөө яаран гүйж хурж ирээд Алив хурдан машиндаа сууцгаая. Хөөй гэж хурдан морилсоор халиунаг баргал түлхэж унгаах шахам машин руу аваачлаа. Учрыг нь ойлгож ядсан төрөө тэдэн лөө ширтгэд "Хөөй, хурдан суугаач та юугаа хараад зогсчихвоо. Хурдаач" хэмээн төвшөө айд сандарсан царайгаар хэллээ. Бодвол ямар нэгэн аимшигтай амтан эсвэл хулгайч дээр нь чин харсан бололтой. Төрөө машиныхаа хаалгыг онгойлгон орж суух зур халиуна зэрэг шахам орж суулаа. Арын хаалгаар төвшөө үсрэг шахам орж ирээд хаалга пад хийдэл хааж түгжээд амьсгаа авлаа. Тэгээд хурдан хаалгаа түгж хурдаастай гэж халиунаад хашгирах шахам хэлэхэд халиуна ясаар болголоо. Халиуна хаалгаа түгжиж байлаа. "Хөөе, яасан бэ? Амтан байсан юм шүү дээ" гэж төрөө халиуна хоёр төвшнгөөс зэрэг шахам асуулаа. "Мэдгүй. Нэг хачин юм миний гач идэнгийн гэрэгт гинт ороод ирсэн. Чи тэгээд сайн хараагүй мүү? Зүгээр мод ч юм уу? Чулуу байсан байлгүй тий." "Үгүй. Тэр дор хөдлөөд гүгээд байх юм би харсан. Хол байсан болохоор би сайн хараагүй л дээ. Гэхдээ би амлж байна. Тэнд ямар нэг юм байлээ." Яа ингэж хэлэхдээ зэрэгцэн халиунагийн цонхон дээр ямар нэгэн амтан эсвэл өөр юу ч юм нэгэн зүйл гүйн ирж мөрөглөө. Тэгснээ хачин муухай дуугаар хашаа өөлх нь алин ч мэддэхгүй чангаар дуулаа. Бүгд цочин сэрт хийж чангаар хашгирлаа.